Нийгмийн даатгалын одоогийн хуримтлалын нэрийн даасанд үлдэж байгаа 2%-ийг 1% рүү яаж шилжүүлэх вэ гэдэг энэ тал дээр нэг тодорхойлох мэдээлэл өгөөч. Бас нэлээд олон хүмүүс асуугаад байгаа учраас нийгмийн даатгалын газар 23 оноос ахвалаа бидний нэрийн дансанд нийт шимтгэлийн 2%-ийг үлдээсэн. Одоо тэнд ер нь хэдэн төгрөг яг аль биесээр мөнгөчсөн байгаа. Хэдийн одоо шинээр хуулиар 1%-ийг өгөх юм бол засгийн газар одоо 50%-ийг урамшуул олгоё гэж байгаа шүү дээ. Энэ тал дээр яг яах вэ гэдгээр нь тодорхой мэдээлэл өгөөч. За ажил олгогчийн хязгаарыг тавьснаас хамааруулаад за нийтдээ бол яг нэг удаа хөнгөлт идэх 100 мянган хүн байна гэсэн. Одоо 18 саяас дээш хэмжээний цалинд нэг удаа авсан 100 мянган ажилтан байна гэсэн. За энэний одоо нөгөө талынх нь үр дагавар буюу хичнээн компани аж ахуйн байгууллагын хэдэн төгрөг яг хөнгөлөлтгөр байгаа гэдэг надад яг өнөөдөр асуултанд бүрэн хариулж бичгээрийг аль биесээр өгөөч. За энэ цоорхойг хаанаас яг яаж нөхөх үү гэдэг бүр компаниудынх нь нэрээр байвал салбараар нь байвал сайн байна гэдгийг бол хэлмээр байна. За хоёрдугаарт нь хэвийн бус нөхцөлийн асуудал байж байгаа. Ямар ч үсэн бол энэ хэвийн бус нөхцөлийг бол энэ удаад орхисон. Гэхдээ цаашид дахин энэ асуудлыг ажлын байрных нь нөхцөлийг сайжруулах асуудалтай зэрэгцүүлж орж ирэхгүйгээр ингээд хөндөөлөж болохгүй. Нийгмийн даатгалын хууль ярих болгонд ингээд шууд орж ирээд байгаа бас юм асуудал байж байгаа. Тийм учраас одоо цаашлаад магадгүй хүнд хортой нөхцөлд ажилуулад уул уурхай гэдэг юм уу, зам тээвэр гэдэг юм уу, эрчим хүч гэдэг салбарт ажиллаж байгаа хүмүүсийн одоо насын нэмнэ гэдэг гэхээсээ илүүтэйгээр магадгүй шаардлагатай бол тэр салбарт нь шимтгэлийн тодорхой хэмжээгээр бүр нэмэгдүүлж яагаад тэр хүмүүсийг хохирохгүй байх гэдэг талынх нь хөлбөрүүдийг бодох хэрэгтэй шүү. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуультай холбоотойгоор бас энэ асуудал дараа яригдах учраас бол үйлдвэрчний эвлэлийн санал тэрийг харж байгаад бол энэ удаад бол хойш нь тавьсан. Гэхдээ энэ асуудлыг нэг тийм гинт оруулж ирдэг байдлаар биш цаашдаа энийг бол би анхаараа гэдэг бол хэлмээр байна. За энэ хуулиас манай ялангуяа 80-ад 79 оны 1 сарын 1-ээс хойш төрсэн 80-ад оны хүмүүс байсан. Одоо үндсэндээ 2 жилийн дараа 79 оны 1 сарын 1-нд төрсэн хүн бол 4 хүүхэдтэй эмэгтэй хүн бол тэтгэврт гарахаар байсан. Тэтгэвэр нь бол 40% бууруулах хар дунджаар бол тооцоол байсан. Тэгээ энийг бол одоо цалинт суурилсан аргаар бол бодохоор бол өөрчилж байгаа. Энэ тал дээр бол одоо миний хувьд бол бас санаа зовж исэн ийм зүйл бол байсан. Одоо ингээд ямарсан шийдэгдсэнд бол таатай байгаа. Гэхдээ цаашдаа хагас хуримтлалын гэдэг энэ одоо хувийн тэтгэврийнхаа ямиг цааш нь явуулахад нийгмийн даатгалын сангийн хөрөнгө боломж болцоотой байх юм бол одоо төлж байгаа 17%-аас тодорхой хувийг одоо тэр хүнд нь өвлүүлэх гэдэг энэ асуудал чухал шүү. За мөн нөгөө талаар тэтгэврээ огт авч чадахгүйгээр нас орж байгаа хүмүүс байгаа. Ялангуяа манай эрчүүд байдаг. Энэ хүмүүсийг одоо хохирохгүй байх гэдэг энэ асуудлыг дараагийн ээлжийн тэтгэврийн реформ болоод үлдэж байгаа шүү гэдгийг бол би бол онцгойлж бас хэлмээр байна. Тэгэхээр тэтгэврээ авч чадахгүйгээр яг нас орж байгаа хичнээн хүн ер нь бол одоо тухайлбал энэ жилд одоо байдлаар бол байгаа вэ гэдэг тал дээр бол тоо байвал та бүгд манай хэлээд өгөөч гэдгийг бол хэлмээр байна. За оюутан залуучуудыг бас дэмжсэн. За манай гав хэлэг тэр гişүүд яриад насыг жоохон нэмсэн ангаах хатэргээд. За энэ олон гэрээ. За мөн нэг л гэрээнээс авна гэдгээр болсон. За энэ олон боломжуудыг бол яг нэг талаараа залуust их боломж олгож байгаа таатай зүйл. Хөлсөөр ажиллах бүх гэрээ хөлсөөр ажиллах болчвол энийг хэд их буруугаар ашиглах юм бол буцаагаал байранд тавихаас байдал руу орох ёстой. Тийм учраас манай ажил олгогч нар маань энэ тал дээр нийгмийн даатгалаас ухтаахгүй байх гэдэг талаар За ажлын хэсгийн ахлагч Булган Туяа хариулъя. За 2023 онд нийгмийн даатгалын бид нар бас багц хуулийг баталж нэрээдгүй өөрчлөлт хийсэн. За тухайн үеийн өөрчлөлтүүдээр нэлээд ахиц дэвшил гарсны нэг бол жишээлбэл жил болгон инфляцтай уялдуулж бид нар тэтгэврийг нэмэгдүүлдэг болсон. За өмнө нь бол зарим жилүүдэд алхасдаг, за заримдаа хамтуудын их бухимддаг байсан нь яг сонгуульд төхүүлж байгаа л нэмдэг. Зарчим нь их тодорхойгүй, яаж нэмэгдээд байгаа зарчим нь тодорхойгүй байсан энэ гэсэн үүнийг өөрчилсөн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн мөнгийг яаж байршуулах вэ гэд банкнд дахиж тавиад алдчихгүй байх эрхцүү орчныг чангатгсан. За дээрэс нэмээд энэ үлдэгдэлтэй холбоотой санхүүгийн менежментийг хийх тусгай зөвлөл байгуулах гэх мэтчлэн нэлээдгүй өөрчлөлтүүдийг хийсэн. Энүүн дээр орсон нэг том өөрчлөлт бол
2023 онд ингээд батлагдаад 24 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байсан нийгмийн даатгалын одоо шимтгэлийн тэтгэврийн шимтгэлийн 17%-аас жил болгон 2% мөнгөжүүлнэ. Одоогийн манай шимтгэл бол энэ талаас нь шимтгэл төлөгчд 1.2 сая хүнээс аваад шууд нөгөө гараараа бид нар 500 мянган тэтгэвэр авагчдад тэтгэвэр болгож өгдөг. Гэтэл энэ нь бол одоо бид нар 2%-ийг нь гар хүрхгүйгээр уг нь хуримтлуулад за ингээ эдийн засгийн боломж олцоогоор ахаад цааш нь бүр нэмэгдүүлээд ингэж явъя гэж исэн харамсалтай нь энийг бол тууштай хэрэгжүүлж чадаагүй. Одоо нийтдээ бид нар тооцоол хийж үзэхэд 2024 оны 1 сарын 1-ээс за ингээд одоо бүрэн мөнгөжүүлээд явхад 2024 онд нийтдээ 500 гаруй тэрбум төгрөг мөнгөчгөр байсан. За ингээ 25 он 26 он ингээд дундад цалин хөлс нэмэгдэхээр 2% нь бас нэлээдгүй мөнгөжөөд явах байсан. Одоо нэг 300 гаруй тэрбум төгрөг тийм ээ Абикар сайд байгаа мөнгөцсөн байна гэсэн. Тэгэхээр улсын хурлаар батлагдсан хуулийг засгийн газар ийхүү сонголттой хэрэгжүүлмээргүй байна. Хэрвээ нэгэн л ард түмэндээ амлаад улсын хурлаар өдөржин шүнжин хэлцээ та бүхэн нэгэнд мөнгөжүүлнэ гэсэн бол мөнгөжүүлээрэ. Одоо бол 1.5% болох гэж байна. 1%-ийг нийгмийн даатгалын одоо тэтгэврийн шимтгэл төлсөн бидний 1%. Нөгөөх нь болохоор 0.5%-ийг улсын төсвөөс нийтдээ 1.5%-ийг жил болгон мөнгөжүүлнэ гэж. За үүнийг одоо тууштай хийгээрэй. Ажил олгогчоос олгох төлөх ёстой тэтгэврийн шимтгэлийн 10% хөдөлмөрийн үйлсийн доод хэмжээс 10%-аас хэтрүүлэхгүйгээр одоо төлөхөр болж байна. За үүнтэй холбоотой бас орлого бол нэлээдгүй буурна. Тэгэхээр өөрөөр хэлбэл 8 саяас дээш цалинтай одоо хүмүүст ажил олгож байгаа ажил олгогчдын хувьд төлж байгаа шимтгэлийн хэмжээ тэтгэврийн шимтгэл төлж байгаа хэмжээ нь бол буурна гэсэн үг. За үүнтэй холбоотойос орлого нэг 300-400 орчим тэрбум төгрөгөөр тийм ээ буурахаар байсан. За энэ бол бас манай нийгмийн даатгалын сан дээр бас одоо орлого бол нөгөө талдаа буурна. Гэхдээ нөгөө талдаа ерөнхий сайдыг чөлөөлье гэж ажил олгогчдыг дэмжиж байгаа том бодлого энэ бол нэг хэсэг нь юм аа. За хүнд нөхцөлийг бол бид нар бас ярих ёстой. За нэмж 1 минут хариулъя. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцээр бид ер нь хүнд нөхцөлийг арилгах үүргийг Монгол улс авсан байж байгаа. За бүр хортой нөхцөл, газрын гүн хэмжлэг энийг бол бүрэн арилгаж чадахгүй дэлхийд даяараа ийм байгаа. 2008 он тухайн үед ярьж исэн бид нар за бас хойшлуулъя гэж хойшлуулж исэн. 2017 онд олон улсын валютын сангийн хөтөлбөрт орж хахад за бас цаг хугацаанд биш байна гэж хойшлуулж исэн. 2023 онд бас хойшлуулж исэн. Одоо бол үйлдвэрчний эвлэл ажил олгогчдод юу гэж тохирч ийн гэхээр нэгдүгээрт ер нь хөдөлмөрийн хүнд нөхцөлийг бууруулах хөтөлбөртэй болъё. Үүн дээр бас төсөв санхүү гаргая. Ажил олгогчдыг үүн дээр шахъя. За ингэж хүнд нөхцөлийг бууруулъя. Ер нь бол хүмүүсийг хүнд нөхцөлд 20-30 жилч байдаг юм уу ажилуулж агаад бүр хүнд өвчтөй болгоод тэтгэврт та гараа. Арай гэхдээ үүнд чинь одоо бараг шагнал болгож гэж байгаа юм шиг нэг 5 жилийн өмнө тэтгэврт гарах боломж олгоё гэдэг бол яг үнэлэхэд энэ бол төрийн маш харгас бодлого. Тийм учраас хөдөлмөрийн хуулинд, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулинд тодорхой өөрчлөлтүүдийг хийгээд одоо хөдөлмөрийн аюулгүй байдал. За Абикар сайд нэмж 1 минутаар хариулъя. За бидний хувьд энэ нэмэлт өөрчлөлтөөр одоо нэлээд өргөн хүрээнд одоо яг нийгмийн даатгалын харилцаанд оролцож байгаа субъектүүдийн эрх ашиг нийцүүлж нэлээд өөрчлөлтүүд хийсэн л. Тэгээ энэ хуулинд бид нар хүнд хортой газар дор халуун нөхцөлийг бол хөндөөгүй. Хүнд нөхцөлийг бас болгонтой гişмэлээ бид нар олон улсын гэрээ конвенцээр хүнд нөхцөлийг багасгах юм үүргүүд хүлээж байдаг. Маш олон жилийн хүнд нөхцөлийг сайжруулах талаар хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа талууд ажиллаж байгаа. За сая бас одоо хүнд нөхцөлийг хөндөж орж ирсэн. За талуудын бас зөвшөлдснөөр энэ удаа хөндөхгүйгээр орхиж байгаа. Нөгөө талдаа ажил олгогч маань тухайн иргэнийг одоо хүнд нөхцөлд олон жил дараалан ажилуулахгүй байх үүргийг бас давхар хүлээх ёстой. Нөгөө одоо хүнд нөхцөлд ажилуулад байдаг тэтгэврт гарах насанд өгчдөг үндсэндээ тэгээд группт орохших бол одоо тултал нь ажилуулад гаргадаг. Гэтэл эн чинь өөрөө бас нөгөө ажил олгогч маань одоо хөдөлмөрийн тэр цаг нар янз бүрийн юмда зохицуултуудаа хий. За скватрын Эрдэнэт гишүүн нэмж тодруулъя. За нөгөө 2%-ийг 1%-ээр яаж шилжүүлэх вэ гэдгийг тодорхой. Тэрэн дээр маш олон асуугаад байгаа учраас яг тодорхой манай хин нэг хариулаад өгөөч. Одоо нэрийнхэн дансанд байгаа 2%-тэй бүртгэгдэж байгаа хүмүүсийг одоо шинээр боيو болгож байгаа 1%-өөр шилжүүлэх боломж болцоо нь яг яаж гарч ирэх вэ
гэдэг ийм асуудал байж байгаа. За дараагийнх нь асуудал нь энэ 5-аас ер нь бол яг хуу насыг дунджаар 3 сараар бол одоо 29 30-аад оноос одоо ингэ нэмэхээр ирэл байгаа. Дундаж насл өсөж байгаатай холбоотойгоор. Гэхдээ энэ шударгаар төлж байгаа хүмүүстээ хохирлгүй байх. Хүндэтгэн үзэг шалтгаанаар одоо 1 сар, 2 сар гэтэргээл 3 сар, 6 сар хүртэл ингээл ажилтаа ажилгүй болдог. Энэ эрсдлүүдийг бас уян хатан тооцож өгөх гэдэг юм дээр анхаараарай. Тэгэхгүй яг шударга төлж байгаа хүмүүс маань одоо энийг сүүлийнхээ 5 жилийг өндөр тогтоолгоод хуулийн цорхоо ашиглаад өндөр тогтоолгоод байгаа хүмүүсээс болоод энэ асуудал хөндөгдсөн учраас та бүгд маань энэ дагах журам томьёо энэ дагах хуулиуд дээр бас боловсронгуй болгож оруулж ирээ гэдгийг бол би За үг гэлээ. За ажлын хэсгийн 4-р микрофон нэр алдан тушаалаа гэлээд хариулаарай. Эрдэнэт гүшийн асуултанд хариулъя. Нийгмийн даатгал ерөнхий газар Б. Батшаргал 1 хувь ба 0.5 гэсэн хувилбар дээр өмнө нь хоримтлуулсан байсан тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө дээр шилжилтийн хугацаа өгч байгаа. Тэгээд энэ сайн дурын үндсэн дээр хэрэгжих хөтөлбөр учраас хэрвээ хүсэлтэд гаргасан даатгуулагч байвал одоо хоримтлагдсан байгаа мөнгөний дүнгийг нь мөнгөн хөрөнгийнх нь эхний үлдэгдэл болгоод зоогоод тэр хүний бүртгэл дээр нь цаашаа аваад явна гэсэн байдлаар дагж мөрдөх журмын тухай хуулийн дээр зохицуултыг нь оруулчихсан байгаа. За их л. За одоо Дасцрынгийн